Хүн болгонд байгалийн гайхамшигтай чадварууд байхад бид яагаад ийм жижигхэн зүйлд ингээд навсгалтлаа унжсэн юм бол. Тэгээ тэрийг босох тэр шалтгаануудын заагаад өчтдөг багш нар хаана исэн юм бол. Эрдэм нам заагаал идэв штэ. Тэгээ заагаал байгаа 10 20 30 жил сураал яваад л байгаа. Гэтэл яагаад ингээл хүүхдээ гурил илдэж яхад ороод миний хүүхдээр гурил илдүүллээ гэл. Эн чинь одоо тэгээд юу гэсэн үг юм? Тийм ээ. Энэ бол яг нөгөө хөндлөнгийн шууд оролцоо байхгүй юу? Энд чинь жижигхэн зүйл хоолоо хийхгүй яах юм тэр хүн. Хувцас угаахгүй яах юм тэр хүн. Эндүтгэхгүй яах юм тэр хүн. Тэр их тийм бол 50-50% шүү дээ. Нөхөр нь гэрээ 50% цэвэрлдэг, эхнэр нь гэрээ 50% цэвэрлдэг тий. Хүүхдэд 50% хардаг, хүүхдэд 50% хардаг. Хоолоо 50-50, гэрээ 50-50 тий. Ингэжээж бид нар оршин тогтнох нөхцөл буюу тэр арга барил хоёр тэнцвэрч идэм байна л да. Нэг нь болохоор нөгөө нэг олон гартаа эмхтэн зураг байдаг шүү дээ тийм. Бүх юм гээл. Нөгөө нөхөр нь болохоор нэг л том гидстэй нөхөр гаднаас очил тий. Тэгэл бүх асуудлыг мөнгөөр шийдчихэл тий. Энэгээр чи асуудлаа шийд гэж хэлчихэл. Тэгэл одоо би өөрийгөө супер болчлаа гээл нэг эгоны хуц хүмүүсцэн тий. Нөгөө хөрхийн эмхтэй хамгийн маань ингээл станаар ингээл яваад байдаг. Энэ бол яг нөгөө гендерийн харилцаа алдагдаад эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр эндээс л нөгөө чи би тий. Чи ингэж ин би ингэж ин. Яагаад тэр эрэхтэй гэрээ цэвэрлдэггүй юм? Ягаад тэр эрэхтэй хувцас угаадгүй юм те? Ягаад? Тэгэхээр чинь бид нар ардлах штэ. Ерөөсөө ялгаа нь гэвэл эрэхтэй эмэгтэй хоёр хүстэл болохоос шүү те. Эмэгтэй хүн л гэрээ цэвэрлэнэ. Эрэхтэй хүн л мөнгө олно гэж биш. Эмэгтэй хүн ягаад мөнгө олж болдгүй? Эмэгтэй хүмүүс ягаад хүүхнүүдийг те эмэгтэйчүүд ингэж хорчдгийг нэг юм дотор хийгээд? Гарвал л дэмэн шүү. Өөр эрэхтэй хүн рүү л харуул болохгүй шүү гэл те. Одоо маш олон биш те. Тэгээ өнөөдөр тэр эмэгтэй хүмүүс ч мөр амин тэмцэж штэ. Хүүе би гарыг л да. Би энэ дотроос явмаар байна штэ. Би гармаар байна штэ. Би хин нэгэнтэй уулзмаар байна штэ. Би гадаа инээмэр байна. Би зугаалмаар байна те. Би бүжиглэмээр байна. Дуулмаар штэ гэхэлэр болохгүй. Чи надтай сууж байгаа учраас чи өөр хүн тийш харах боломжгүй. Чи эмэгтэй хүн ба. Чи айлаа ээж юм байгаа зү. Ээж бол ээж хаал үргийг гүйцэтгэж хоолоо игээд хувцас угаад гэрэн цэвлээ хүүхдээр. За ингэсэн тохиолдолд бол яг тесэн л дээ. Эмэгтэй хүн жоохон тесэн. Эмэгтэй хүний төвсөр бол гайхамшигтай ш төөрхий. Байгалийн дээ бүр ингээд цаанаасаа бүр ингээд хөрхий тэр байгаль тийм одоо төсвөр төвчээртэй учраас хүүхд гарах тэр боломжийг хүртэл өгсөн байгаа байхгүй. Тэгээ тесэн гэхдээ хүн штэ энэ чинь найжтай, арайчтай нэг өдөр галтвал дэлбэрэн штэ. Тий. Тэгэхэд бол тэгээд нөгөө салалт эцсийн шийдэл нь тэрнээс өмнө гоё гарц гарч чадаагүй. Хин энийг нь өөрийнхоороо байлгаж чадаагүй. Эхнэрээ өөрийнхоор нь байлгаагүй, нөхрөө өөрийнхоор нь байлгаагүй. Тэгэл нэг өдрөл тесрэлт явагдана. Эцэст нь хамгийн сүүлийн арга хэмжээ нь салалт. Тэгээ салсны дараагаар нөгөө голд нь нэсэ хүүхдүүд ээжигээ гэж болдгоо, аавыгаа гэж болдгоо. Тэг ер нь салалтын хамгийн том хохирогч нь хүүхдүүд болж тий. Тэгээд нөгөө эмээ нь аавыг муулдаг тий. Ээжийг нь одоо өвөө нь муулдагч гэдэг юм уу тий. Ингээд бүр нөгөө нялхнаатай хүүхдүүдээ ингээд өөрийнхөө тэр нэг юм хөгшөрсөн, хуучирсан үзлүүдээр тэр үхмэлтэй ягшмал үзлүүдээр ингээд тэр нялх хүүхдүүдийг ингээд тижээдэг.